Айдуу класс инх сайхан багш нана. Өнөөдөр би танарт хүмүүсийн ярианд маш их алддаг дүрм, гэхдээ маш энгийн дүрм ын, нэн, эл гэдгийг зааж өгье. За энэ маань юу вэ гэхлээр өгүүлбэрийн дундах энийг анхаараарай. Өгүүлбэрийн дундах үйл үгийн ирээдүй гэж юм тийм ээ. Эл гэдэг нь ирээдүй цаг шүү. Өнгөрсөн. Энэ өнгөрсөн цаг маань ын. Дандаа үргэлжлэх цаг гэсэн байна тийм ээ. Нэн гэдэг нь дандаа үргэлжлэх цаг. Хүмүүс энэ дээр дандаа алддаг. За энэ жишээ өгүүлбэрийг харцгаая л да. 오늘 할 일이 많아요. 하다 буюу хийх гэдэг үйл үгэн дээр 을 залгасан байгаа. дараагийнх нь 어제 먹은 음식이 맛있었어요. 먹다 гэдэг үйл үгэн дээр 은 залгасан байна тийм ээ. дараагийн харах юм бол 사랑하는 이 에게 гэсэн байна. 사랑하다 гэдэг үгэн дээр 는 залгасан байна тийм ээ. За тэгвэл харцгаая. 을 залгах юм бол ирээдүй цаг гэсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хийх ажил их гэсэн үг. өнөөдөр хийх ажил их. 은 залгах юм бол өнгөрсөн цаг гэсэн тийм ээ. Энэ маань болохоор өчигдөр идсэн хоол амттай байсан гэдэг өгүүлбэр болж байна. дараагийнх нь болохоор нэн гэдэг нь дандаа үргэлжлэх цаг гэсэн тийм ээ. хайртай хүндээ одоо ч гэсэн хайртай байх нь шүү дээ. Тэгэхээр 사랑하는 гэх нь. Тэгвэл та нар найзуудаа хайртай найздаа тгий ингээ гэж захидал бичихтэй. 사랑한 гэ буруу биччихвэл яг уу. Хүмүүс энэ хоёрыг нь маш их хэрэгэлцдэг. Заримдаа үйл үгээ шууд ын залгаад ярихаар болоод идэг. Заримдаа нэн залгахаар бас болоод идэг. Гэхдээ яг ямар ялгаатай байгаад байгаа юм бэ гэж хэрэгэлцдэг байхгүй юу? ын залгах юм бол өнгөрсөн цаг болоод нэн залгах юм бол дандаа үргэлжлэх цаг болох нь шүү дээ. За тэгвэл захиа бичлээ. 사랑한 친구 гэх юм бол одоо би энэ найзтай хайртай юм уу? хайргүй болчих нь шүү дээ тийм ээ. 사랑한 гэх юм бол хайрладаг байсан, хайртай байсан найзтай гэхэр чинь одоо бол 사랑하지 않아 болох нь тийм ээ. Тийм учраас 사랑하는 одоо ч гэсэн хайртай дандаа үргэлжлэх цагаар бичих нь зөв байх нь шүү. ойлгомжтой юу? За тэгвэл багш нь монголоор нараад одоо бүгдээрээ багш нь энэ үйл үгэн дээр энэ дүрмүүдээ залгаж харуулъя. За үйл үгийнхаа үндэс буюу дагийг арилгаж агаад дүрмээ залгадаг байгаа тийм ээ. Жишээлбэл хада хийх гэдэг үйл үг байна тийм ээ. Бид нар элийг залгахдаа яах вэ гэхлээр хэрвээ үйл үг маань эгшгээр төгсөж байвал гээгүүлэгчийг нь доор нь шууд бичнэ. Хал. Монголоор л хээ юм байна тийм ээ. Хийх. Өнөөдөр хийх ажил, маргааш хийх зүйл гэх юм шүү дээ. Хал. Харин үйл үгийн үндэс маань гээгүүлэгчээр төгсөж байвал мог гэж тийм ээ. гээгүүлэгчээр төгсөж байвал элийг залгахдаа эгшгээ жиргэлж агаад залгах ёстой. Тэгэхээр 먹을 болох нь 먹을. Миний идэх хоол хаана байна? Тэгэхээр 먹을 болох нь тийм ээ. ирээдүйн цаг дээр ярьж байна тийм. Харин өнгөрсөн цаг маань болохоор сан гэж байна тийм. Бид нар дандаа юу гэлээ? Өгүүлбэрийн дунд гэсэн шүү. Энэ дээр анхаарах хэрэгтэй. За тэгвэл хада маань болохоор ха эгшгээр төгсөж байгаа учраас гээгүүлэгчээ шууд залгаарай гэсэн. хан. Харин 어제 한 일 гэх юм бол өчтөр хийсэн ажил болох нь шүү дээ. Харин гээгүүлэгчээр төгсөх юм бол ын залгахдаа эгшгээ жирэглэх ёстой. Тийм учраас 먹은 гэх нь. 먹은 ойлгомжтой юу? За харин нэн маань болохоор өгүүлбэр маань бишээ. Үйл үг маань үндэс нь эгшгээр төгсөж гэнэ үү, гээгүүлэгчээр төгсөж гэнэ үү ялгаагүй шууд нэн залгах ба. Тэгвэл яг лээ ялгаагүй гэсэн шүү дээ. Нэн мог нэн тийм ээ. Тэгэхээр энэ хоёр дээр маш их хэрэгэлцдэг. Нэг бол ын залгал, нэг бол нэн залгал яриа л гэдэг хүмүүс нь ойлгоол гэдэг тийм ээ. Яриагаараа ялангуяа солонгос хэл сурцсан байх юм бол маш их алддаг байгаа. Тийм учраас нэг нь өнгөрсөн цаг, нэг нь дандаа үргэлжлэх цаг гэдгийг сайн хараарай заа юу. За тэгвэл харцгаая. 오늘 할 일이 많아요. Одоо дүрм нь харагдаж байна уу? дахиад 어제 먹은 음식이 맛있었어요. Одоо дүрм сайн харагдаж байгаа биз? 사랑하는 이에게 사랑한 гэж үчиж болох уу? Болохгүй тийм ээ. ойлгомжтой байна уу? За тэгэхээр манайхан анхаарах зүйл маань юу гэлээ? Бид нар бүгдээрээ өгүүлбэрийн дунд гэж хэлсэн байгаа шүү. Ингэж өгүүлбэрийг дуусгаж болохгүй. ойлгомжтой юу? За тэгвэл багшийн хичээл сонирхолтой байсан бол бүгдээрээ Айдуу класс дээр уулзцгаая. Баяртай.